сая бас бямцэг даргын хэлж байгаадаа санал нийлж байгаа маа зөвхөн улсын зүйн хөрөнгө оруулалт гэхээр ингээд улсын хурлаас баталж байгаа хөрөнгө оруулалтын ажил төлбөрүүд олцоод байдаг. Тэгээд нүн орон нутгийн төсөв гэдэг бас нэг хянагддаг үнэтэй байгууллага байгаа гэдэг. За нэмэх нэг орон нутгийн өмчт компаниуд гэдэг улсын одоо төрийн өмчийн хорон дээр бүртгэл нь байдгүй нэг юм одоо нийт одоо улсын төсөвд орон нутгийн ичнэ компани байдгийг ингээд бид нэр одоо төрийн өмчийн хороотой уулзах тодорхой тоо мэдээлэл бол байдгүй нэг юм асуудал байд юм байлээ. Тэгээ орон нутагч гэсэн улсын мөнгө, татвар төлөгчдийн мөнгө, улсын цэвчсэн яг адилхан. Тэгээ үүн дээр бас ингээд цаашдаа ажил хэсэг байгуулалт энийг бол оруулаад явах боломжтой гэж бодож байгаа. За тэгээ ер нь бол нэг л юм байгаа шүү дээ. Бид нар ингээд яг нэг үлэхэд энэ бол үе үеийн сангийн сайд нарын буруу. 3 гишүүн ороод 3 суман дээр 1 км зам тавиул ихээр нөгөө 1 км замыг 3 угаа тавьчихж байгаа байхгүй. Тэгээ тэр хооронд нөгөө замын өртгөн үснэ, ажиллах хүчин үснэ. Тэгээ ганц километр замыг хүлээхэд бол 3 жил болно. 3 жилийн хугацаанд төсөв өртгөх хамгийн багадаа 30-аас 40% нэмэгдэнэ. Ингээд энэ нэргээд тэр орон нутгийн ч тэр улсын эзэмш тэр ингээд сангийн яамын ч тэр бүгдийнх нь нийтлэг зовлон болчиход байгаа. Тэгэхээр ер нь бид нар цаашдаа энэ улсын зүйн хөрөнгө оруулалтаар орох арга хэмжээнүүдийн хуулиудыг ер нь юу гэдгийг 5 тэрбумаас дээш бол 1 жил гээд 5 тэрбумаас дээш бол одоо 2 жил гэдэг ч юм уу интервал тавьж өгөөд тэр тавьж өгсөн интервалаараа хөгжлийн төлөвлөгөөг хийчих юм бол манай одоо жилийн хөгжлийн хөтөлбөр гэдэг чинь айгүй тодорхой болно шүү дээ. Ингээд юмнуудаа ингээд зоогоо явуучих юм байна гэдэг. Тэгэхгүй ингээд нэг жижигхэн саунд бүгдийг багтаах гээд альчгүй болоод тэгээд тэр хооронд тэр улсын цүүд нь өсөөд, хөрөнгө оруулалтын өртгүүд нь өсөөд, ажиллах хүчин нь өсөөд, бензин шатхуун нь өсөөд, тог захалгаан нь өсөөд ингээд явж байгаа нөгөө анхны төсөв төртөг дээрээ мөнгө нь багтаа болчихж байгаа. Тэгээ бидний нэг ийм л нэг зовлон туулчаад байгаа юм л да. Тэгэхээр энэ одоо тогтоолын төслийг та хэд манд дэмжиж явчаараа бас нэг тодорхой асуудлаа шийдээ. Жишээ нь одоо би нэг тоо хэлээ л 2016 оноос 26 оны хооронд чинь 1062 шиг ерхий болсон сургууль, дөрөвтгэл цэцэрлэг, дотор байр, спорт зал ингээ барьсан байгаа. Нийтдээ бусад өөр төсөл барилга хөтөлбөрүүд төмөр 579 шиг ингээ барилга байгуулж улсын төсвөр санхүүжүүлж ингээд нэг 2100 орчим. Энэ 2100 орчим төслөж нийтдээ бараг 70% нь шахуу төсөв төртөг нэмэгдсэн хугацаанд ороагүй байгаа байхгүй. Одоо ингээд одоо энэ ногооноор тодруулсууд нь дандаа хугацаанд ороогүй барилгууд гэсэн. Тэгээ ийм байдал чи өөрөө эргээд татвар төлөгчдийн хөрөнгийг, татвар төлөгчдийн мөнгийг зөв хөрөнгө оруулалт үр ашиг үр дүнгийн болгоод байгаа юм л да. Тэгэхээр энэ хуулийн төслийн чинь гол зорилго үндэслэл бол ерөөсөө энэ. Тийм учраас улсын хурлын гишүүд маань энийг дэмжиж өгөө. Энэ даа ялангуяа засгийн газрын үр ашигтай байгаа юм. Бүр даа ялангуяа цаад утгаар яг сангийн яамын ашигтай. За яг нэг 100 хүүхдийн дотор цэцэрлэгийн дотор байрыг 3 жил хувааж бид нар барьж яах гэж байгаа юм. Нэг сумын төв дээр нэг цэцэрлэгийн өртгөл барилгыг бид нар 3 жил хувааж барьж яах гэж байгаа юм. Нэг сумын төв 1.5 км замыг 3 жил хувааж барих нь компани талд бол хүндрэлтэй баймаар. Тэгэхээр энэ мэт юмнуудыг бид нэг асуудлуудыг шийдчихье. Хамгийн гол нь чинь цаанаа чинь сургууль хүлээж байгаа, цэцэрлэгийн дотор байр хүлээж байгаа тэр хүүхдүүдийн эрх ашиг гэж юм хохироод байгаа. Нөгөө талдаа тэр тухайн сум орнууд хийж байгаа ажил хөдөлмөрийн бүтээн байгуулалтын үр дүнг нь хүлээж байгаа бас иргэдэн охироод байгаа юм аа. Тэгээд нэг магадлан төсөв нь өсгөр магадлан хийсэн болдог. Тэгэл нэг юмнуудыг нэмсэн болоод дахиад төсвийг нэмдэг. Тухайн жилдээ багтдаггүй. Гэх мэт ийм олон зүйлийг бас шийдээ гэсэн л ийм хуулийн төсөл шүү. Тэгээд та бүгдийг дэмжих хүсье. За Наранбаатар дарга хариулъя. Төсвийн байнгын ороо. Тэгээд түрүүний одоо бас их хурлын дараа хэлчихсэн. Эцсийн хэлцүүлэг дээр улсын төсвийн гэдэг дээр анхаараарай гэж хэлчихсэн. Тэгээд эцсийн хэлцүүлэг дээр бид нар яриад бас нэмэгдүүлж болохоор юм байна. Тэгээд бид хэд байнгын хорон дээр ярья нэгдүгürt. Хоёрдугаар хууль санаачлагч анхнаасаа улсын төсвөгээд ороод ирсэн учраас манай байнгын хороо энүүгээрээ явцсан. Тэгээд хугацаа 7 сарын 1 гэж байсныг байнгын хорон дээр ярьж байгаад энэ хаврын чуулганы хугацаанд гитсэн. Жаахан хоошлуулад. Одоо орон нутгийн төсвөөр хийж байгаа гадаадын зээл тусламжаар ихээр хугацааны хувьд бас л их шахуу болно. Бүхэл одоо сумдуудаас, аймагуудаас мэдээлэл авч нэгтгэн тэгээд энэ дээр үнэлгээ хийн, эрен бэлэн саналаа боловсруулна, эргэж одоо их хурал танилцуулна гэдэг нэлээ ажлууд болох байхаа гэж. За шижир гишүүний асуусан дээр бол түр асуулт биш. Дэмжсэн байр суурьтай өгүүлсэн гэж ойлгосон.
Тэгээ миний хувьд ч гэсэн манай байнгын хорон дээр бас олон гишүүд үгэлсэ. Үнэхээр одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ингээд үр ашиггүй эхлээд гацсан одоо олон барилга байгууламж байгаа учраас үүнийг цаашаа одоо яах гэдэг асуудлын засаг одоо улсын хурл руу оруулж ирэх нь зүйтэй гэдэг дээр гишүүд бол дэмжиж санал өгөөд ингээд байнгын хорон дээрээс дэмжигдээд орж ирж байгаа. Ер нь улсын төсвийн хөрөнгө, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн эмчит компаниудын хөрөнгө, гадны зээл эдгээр чинь бол бүгдээрээ л төрийн мөнгө, бүгдээрээ л татвар төлөгчдийн мөнгө. Тийм болохоор энэ татвар төлөгчдийн мөнгөөр төсөв бүрддэг. Төсвөө үед нь улсын төсөв, орон нутгийн төсөв гэж одоо ангилж ялгадаг. Төсөв хүрэлцэхгүй болохоор гаднаас зээл тусламж авдаг. Тийм болохоор энэ их үүсрүүд нь нэг л их үүсвэртэй нэг л зорилготой юм чинь бүгдээрээ одоо үр ашиг сайжруулах гэж байгаа бол хөрөнгө оруулалтын үр ашигыг энэ бүх одоо улсын төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө гэж үзэж бүгдийг нэг зарчимтай үр ашигтай болгох талд анхаарах ёстой. Тийм болохоор эцсийн хэлцүүлэг дээрээ төсвийн байнгын ороо улсын хурлын тамирын газар бас энэ талд нэлээд анхаарч сангийн яамныхантай хамтарч ажиллаж хийхээр энэ өшөө жоохон сайжруулах хэрэгтэй биш. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт илүү одоо явцсан болчихдээ.